За ингээд цастай бороотой. Тийм ээ? Цастай чиг бороотой чиг. Чигдэр шөнөөс их болоод орой хэдэн цагт орлоо энэ цас чинь. Нэг болж байгаад орсон тий? 12 нэг болж. Тэгээ одоо энийг ч одоо яаж явна? Ямар тий. Ингээд явна да хоёлаа. Ингэж явдаг юм уу? Ингэж зайчлаа. Ямар юм. Ялч ингээ машин хаагаад тавьчихар хэцүү юм. Хэмч. Гарчихвал хүүдээ. Гарна би ингэж зайчилж өгөхгүй бол. Тий. Энэ хөр яаж ивэл. Баян байна. Оо баян байна. Модо тарилхуулсан явна да. Өнөөдөр уншлаганд орчихсон тийм ээ? Өнөөдөр л явлаа. Өнөөдөр л хөдлөгч штэ машин тэргээ. Тий. Тэр ямар өвөл унах юм биш. Гэхдээ юунд ч онох. Энэ ч угаасаа л хөдөө хэрийн зан үйлэнд л энэ машин тэргээл ашиглаж байгаа болохоос. Хотод бол нэг. За төвгээ хараалаа авахын нэгээр өвлийн цаг. Хараалын муу мохоо гэлч нөгөөдөл нь тэгэл тэр дороо биелэн штэ. Хэцүү штэ. Оо энэ зогсож байгаа юм байна штэ. Зогсох юм шүү. Ирэхгүй. Тэдэ яах вэ? Хүн болов юм ба. Ай, ард ч юм. За. Хэрэг түрүү явж байгаа юм дайрч. Тэрэг төрөж. Одоо ингээл нэр нь ягаад ажилдаа явахдаа заавал машин ундгийг би бас гайхал. Ийм их төгжрийн дунд. Ер нь бол баян штэ тэгэл. Усаа авахтаа хүртэл усны дэргээрээс одоо машинаар авдаг гэсэн. Ямар хэрэг авах юм тэгээд. Тэнгэргөөс тэгтээ зөөлөн барьдаг л даа минь. За нөгөө юу яжсэн нялхсын даалтын зам үлээ одоо ингээд дахиад эхлүүлж байгаа. Аагч мод битээ суулгаас гэж хэдэн талаас маш сайн шахлаа шүү. Албаар олон эсрэг юу болгочих гоо модалцуулж дайсгал болчих гоо. Ер нь миний нэг бодож явдаг зүйл байдаг л даа бас. Тэр юу вэ гэхээр энэ шашин шүтлэхээр одоо ингээд өргөлөөр цэгэл авч байгаа шүү дээ. Тэгээ ламч байна уу, бөөнч байна уу, үзмэрчэнч байна уу? Энэ бол буйны мөнгө гэж явна шүү дээ. Гэтэл энийг ингээд олноос авсан юм аа, олондоо зарцуулахгүй бол тогтдгоо болдгоо гэж ярьдаг. Одоо тогтоохон цааш болдгоо. Эднийг тийм байт. Тэгэл нэгт олныхоо төлөөх юм а хийнэ хичээл тэгэл өөрөө хотод руугаа хийгээд тэгэл нөгөө шуналт хязгаар гэж өгөх хичээл болно шүү дээ. Яг шүү дээ. Би зөндөө хүлээлээ шүү дээ намар. Тэгээд Улаанбаатар хотод хүртэл зам үйл хийхгүй тусгайлан та хэдэд зай тавьж орхиж өгсөн шүү дээ. Тэгэхэд байхгүй дахиад нөгөө нэг ракеттай холих суугаа өргөөл нэг бол эргэжтэй одоо нөгөө бөгөөнөр ярих ба шүү дээ. Тахилын өргөлийн ярих гэдэг нэртэй болсон тэр. Тийм ингээл хангаадаа өргөөл нэг хэдэн мод юу ачаал тэр нэг сүртэй төвдөг асааж байгаа юм хайсан. Тэгэл уул ус нутаг орноо дахичлаа гэдэг нь надад таалагддаг. Зүгээр л нэг сүр үзүүлбэр юм шиг санагддаг байхгүй нэг хэлбэр маяг юм шиг. Тэгээ нэг уул усны тэр юмд нь за тэр холигсоог өргөлөөхэд одоо тижээлүүл чадах юм уу? Сарахад өргөлөөгээд явтай хямдах юм чинь
Хэд дээр наваад авдраар нөрөгсөн чи бас сүртэл харагдах байлгүй дээ. Тэгэл нөгөө галдаа өргөн нэтрэгэл нөгөө юмаа өргөн тэгэл мод түүдгээжсэн. Тэгэл сүртэй зургал байдаг бах туу. Тэгэхээр энэ мэтийн явдлыг бас арай өөр талаас нь байгаль орчиндөө хандсан маягтайгаар хийвэл яасан юм бэ л гэж яваад байгаа шүү дээ. Яг би тэгээд юу яддаг шүү дээ, хүмүүсийг үзэн харна гэж явдггүй. Дээрээс нь цаг авч одоо нөгөө цагаар үйлчлэх инээтэй тийм байхгүй шүү дээ. Тэглээс би өөрөө тийм баян хүн биш. Тэрэн төлөө зөвүүцээд тийм үү, уурн байдаг тийм үү. Эсвэл нөгөө энд нэг боо ингээл энэ тэнд ингээл мод суулгаад ингээл яваад бах та нар яагаад тэгдэггүй ингэдгээс болж жоохон хонцон цан гэдэг юм шиг байна. Би анхаарлын төвд орохоос илүү хамгийн гол нь энэ газар шараа уул устайгаа одоо Монгол хурц нь өөрөө эцэг өвгдөлсөөс тийм байсан шүү дээ. Одоо жишээ нь Улаанбаатарчууд ихэд уулаад агсан нөмөр төсөг болгож уулаад агсан байна богд хайрах ингээд. За тэгэл ус ундаад агсан байна одоо туул болынхоо дээр гэдэг. Тэгвэл бас 21 аймаг бас сумууд нь хүртэл тийм шүү дээ. Газар ихээ шүтэж дээдлсэн одоо уул ус хангаагаа дагаж нөмөрдөж тэгээ хажууд нэг ус голын урсгал дагуул амьдэрдэг шүү дээ. Тийм байхад яг хэрэгтэй заавал бол ерөөсөө ийм мод юм суулгах юм аа гэж би өгдөд айлтгсан болсон. Энэ дээр л жоохон одоо өөрсдийнх нь юмнаас мөнгө гарна гэхээр л жоохон гороо гадах юм болоо л гэж бодсон. Одоо тийм мар ингээд хөлжөөд зөвхөн өөртөө ингээд ашиглаад байгаа хүмүүс шүү дээ. Тэдний шин чанар бол ерөнхийдөө нэг тийм бэрдэгдэг амьтан төстэй болдог л доо. Нэг жижигхэн толгойтой тэгсэн хэрнээ аюу том гидс үзээтэй ч юм уу те. Тэгэхээр бас өвчтэй хүн бас ингэж таргалдаг гэвэл би үгүй л бөө хүн өөрийгөө хүртэл домнох чадвартай байх хэрэгтэй. Тийм болохоор энэ дээр бол янз бүрийн тийм өөд гарахгүй л үү. Тэгэл яг сайхан юу болоо миний сэтгэл зүгээр тоглож байгаа юм чинь би бас үзий яддаг хүмүүсийнхээ сэтгэл зүгээр тоглох гэж оролцсон л да эдэн сар. Хямарж байгаа юм шиг, эвгүүтж байгаа юм шиг. Ер нь бол тийм ормын минь хугалж үйл хэргийг болиулах гэсэн үзэл санаатайгаар бол маш их шахсан шүү дээ. Тэр нь л би их зөв урж байгаа. Хэрвээ нөлөөг аваад олонтойгоо ингвэл нэгт юу болох нь ойлгомжтой шүү дээ. Өөрчлөлттэй алдна. Гэхдээ би яг хүн амтны зүг үзэж харна өөртөө татах гайгүй шүү дээ. Өөрчлөлттэй алдна, хинч биш болно гэх мэт нэг тийм айдас юм байгаа. Балай. Энд чинь одоо шүтлэг биш гэхээс илүүгээр бизнес болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ байдал ялангуяа энэ босож шашин шүтлгүүд тийм байж болох юм. Гадны нөлөөгөөр одоо үндэстэн хуваах гэж орж ирсэн байж болно. Харин язгуур шүтлэг нь бол өөрөөсөө бол ингэж тэдний арга барилаар нэг нэгнээсээ ингэж суулж хөлжгсөн байдлаар ашиглаж болохгүй болоо гэж би үзээд байна. Яг хөө өчтөр өгөөд хэллээ л дээ. Төстэй бууралд. Тэгсэн чинь дэмжихгүй гэж үлээ. Одоо бидний энэ байгаль дэлхийгээ ухаж эвгүүтүүлж байгаа бол та нарын өөрсдөө ч хийсэн үйлдэлээ. Энэ ялаа нэг л өдөр өөр нэг нь. Тэгэхээр одоо нөөц зарагтаа орж ихгүй одоо зайл гэх юм одоо. Нэлсэн даатгал хийж байгаад тэдгээрээр одоо модимаас хуулгаад уул хангаагач бас хилэнгийн бас тайлбарлаж болох юм гэж. Өвгдөөцүүд бол угаасаа мэдж байгаа шүү дээ. Энэ одоо үеийнх нь бол яг хөө ингээд ордгийн угаас харин уучраа мэдэхгүй жоох хүмүүс бол энэ нийгэм юм хүнд нөлөөгүй шүү дээ.
Тийм болохоор энэ дээр нь төрийн өрөө дайрсан. Тэгээд тэрстэй гурал оролцохоор болсон. Одоо нэг сар зайлтцсан гэх юм уу. Өөр хойчоо төлөө бол өв дээдсүүд бол оролцсон гэдэг байна. Тэгсээр одоо үеийнхэнтэй бол харьцмааргүй байна гэдэг байгаа шүү дээ. Өнгөт нь ялхсын даалтын өвлийг дахиад хэрэгжүүлж эхэлж байгаа. Сайхан л болсон л доо. Өөр хүүхдийнхээ, өөр хойчийнхаа төлөө өв дээдсүүд мөн яг л тийм арга барилаар явсан шүү дээ. Мод юмаа суулгам, дээрээс нь уул хангаагаа аргад чинь тахичих нь. За тэгээд нийтдээ үлгэрлээд явах юм бол өөр хүүхдийн хүртэл багаас нь одоо үлгэрлэх, их орон зүйдлийг суулгах гэх мэт олон даваа талыг бий болгож байгаа байхгүй. Одоо жишээ нь би ингээл аль ч нутгийн 21 аймгийн хүүхдүүд шүү дээ. Тэндээс ингээд даатгалын үйл хийлгэлээ гэхэд би нэр юмнууд бүгдийг ингээд тэмдэглээд авчихъя. Тэгээд одоо суулгасан хүүхдүүдийн нэрсийг ингээд модоор суулгацаад тэр аймагт суулгасан л тэ үлээр нь баримттай нь гаргаад ирнэ. За тэгэнгүүт дахиад нэг өөр аймагт ч юм уу ингээд ерөөсө 21 аймгийн хаасаагүй энэ модоор суулгахгүй. Тэгээд ирэхээр нөгөө хүүхдийн чинь бас нийтийн хувьд бас сэтгэлгээ нь бас өөр болоод ирнэ шүү дээ. Жишээ нь одоо зөвхөн хашаагаараа сэтгэдэг. Нэг бол нэг манаа нутаг, танаа нутаг гэдэг энэ үзлийг халах бас юу байхгүй юу? Түлхүүр нь эндээ байгаа байхгүй. Тэгээд цаашлаад өөрсдөө өөр хүүхдийнхээ ингээд мод юмаа суулгуулсан хүмүүс ч бас байгаль дэлхийд хайртай болно. Тэгээд ирэхээр цаашлаад нутаг усаа охуулах энэтрэ гэсэн тийм өлөн сувдаг зан чинь жалга болно гэж би горьдоод байгаа юм. Хинч мэдээж өөрийнхөө хүүхдийнхээ одоо даатгалтай хүчтэй хайрханд нь ингээд ургуулсан модын ухнаа гэдэг янз бүрийн байгууллага юмнууд нь ингээд ахаар аав ээжүүд дуртай байна гэж юм. Энэ мэтэр ингээд хэд хэдэн талыг харж ер нь бол ялхсын таалтын мод суулгах зан үйлдэл хоршуулж байгаа нь тэр ихгүй. Өнгөрсөн жил ихэд би 1000-ыг суулгасан шүү дээ. 3 гол дагуу. Гэхдээ яг та хэдэд гол санаагаа хэлэх гэхээр ерөөсөө хүлээж аваад ойлгох юу байхгүй байсан л та. Олон даатгал зан үйл гэж сар бүр хийдэг зан үйл шүү дээ. Окей. Энэгээр бас олон хүмүүстэй ингээ мод юм суулгая да гэж бодсон чинь тэгээд жоохон хэцүү байдал үүссэн л дээ. 190% нэг 5-10,000 төгрөг ч юм уу 20,000 төгрөг өгчөөл 50-60 20-30 хүний нийл ингээл өгч байна. Тэрүүгээр нь би одоо яах вэ? Одоо нэг мотцолоо 20-с дээш л байгаа шүү дээ. За нэг үсрэл 10-аас дээш л байгаа тий. Ер нь 25-25-с дээш шүү. Одоо модны үнэ дахиад нэмэгдсэн. Харин тэрийг авах гэхээр яах вэ? 10-15 мянган мод биш авахгүй шүү дээ. 25-30 хүнийг одоо нэг модонд үеийн шивч хийх юм уу? Эсвэл яах юм? Эсвэл нөгөө талаас нь яах вэ? Нэг 100,000 төгрөг ч юм уу нэтэхэд одоо 4 мод аваад 5 мод ч юм 10 мод аваад энэ хүний өргөлөөр ингэсэн юм а гэх юм уу? Одоо би бүр сүултээ гайхсан байхгүй юу? Тэрнээс хамаарал би өөрөө тийм илэв чадaltaй байсан бол за энд ингээ мод болоод ургаараа тэр ургаараа энэ ургаараа гэхгүй юу? Тэгээ яг нэг нийтийн дунд нэг тийм асуудал үүссэн. Тэр зарим сэтгэлээрээ өгж байгаа нэг 190% л одоо 110% юм одоо сэтгэлээрээ ингээл заавал нэг даатгал юм чаах нөгөө мод суулгах юм да ингээрэй гэж өөрхий өгөх юм. Гэтэл нөгөө талаас нь яг олонтой харьцаж ингээд тийм хийх юм шүү гэж учирлаад авах дээрээс ойлгохгүй. Нэг 5-10,000 төгрөгч тэгэл чи өөрөө сэтгэлээрээ гээ үсттэй тэгэл урдаас тавлаа л. Би одоо тэр сэтгэлээрээ гэдэг модорчдыг одоо мод хөдөлж авч чадахгүй шүү дээ. Сэтгэлээр мод хөдөлж авах уу? Харин тэр дээр нэг асуудал байна. Үнгүү гэж би надаа өөрөөс юу гарч ирэх юм бэ? Тийм бидтэй ямар шав босгол олноор нь мөнгө олоод байгаа ш. Вайд үзэж харж яваад байгаа ш. Тэгэхээр энэ дээр бас жоохон ойлгоод аваасай л гэж хүсэж байна. Би ямар эд эрэхтэй зарлалтай нэш. Эсвэл өөрөө үр зээл тавьж мод суулгалтай нэш. Энэ мэтэр жоохон
ойлгоцвол сайн л байна. Яахан нэг өлөн тийм юу зангаа болчихвол тэгэл л. Эсвэл та нар өөрсдөө бие дагаад олдоо өрөөлөд өөрсдөө мод цуглаж болно шүү дээ. Яг үнэн тийм. Ямар бие л ганцаараа хийх хэрэгтэй юм биш шүү дээ. Тийм төлөвлөгөө л байна. Ер нь холыг харсан гэвэл ядаж нэг үр хүүхдүүд чинь ингээл угаасаа л үр зээл хамаг юм чинь ингээл эргэл төлөх цаг нь ирнэ. Тэр үед ядаж та нар нэг табичс ингээд нэг мод юм суулгаад ингээ явж ийсэн гэвэл бас нэг арай гайг байх болов гэж бодож байна. Одоо залуу үед нь үлгэрэл болоод танаа аав ээжийн тридийн цаг үед чинь одоо бүгд урагч биш байсан юм аа. Бүгд юм үлэн байгаагүй маа ч гэдэг юм уу. Энэ мэтэр ингээд залуу үетэйгээ бас дайсахнахгүйгээр багаас нь хүмүүжүүлээ үлгэрлээ явах нь хамгийн чухал гэж бодож байгаа байхгүй. Тийм л дээ. Их оронч үзлэр нь. Тэгэл яг уу ганц нэг хүмүүс бол тэгж л байгаа л та. Яагаад ингэж хамтраад олноороо юмаа хийж болохгүй талцаад байт юм. За би тэгвэл үзэл бодлоо хэлье. Би тийм хүн амтнаас ингэж юм авчаа ширлээд нэг шударгын дүр хэсгэж байгаа тийм хүмүүстэй яахаараа нэгтгэх ёстой гэж. Зүрл ийм нэгдлэнгүүт одоо тэр хүн залилал болоод байдаг. Би болохоор ингээл өөрийнхөө юмар ингээл үзэл сурталаараа яваад байдаг. Одоо харалтаа тэр хүний мөнгө төгрөгийг авчаад ширлээд өгөхгүй ш. Нөгөө хүмүүсээ бүр айлгцсан өгөхгүй. Бараг л чамаа хараа шүү, алан шүү, талан шүү гэж штэ. Нөгөө хэд ч бүр тэрэндээ бүр айдаг болцсон. Яах боёнараа болно гэдэг. Айгу баян юм шиг өгөө. Ингээл орхингууд дараагийнх нь ингэж болдсон юмсан гэл дахиад нэг өөр нэг тэнгийг олж аваад дахиад мөнгөний олоод шав босгохоос ахуулаад дахиад заллингаа юм. Ингээл шуналт ерөөсөө хязгаар байдаг байхгүй. Бид нар өөрсдөө бас энэ дээр дор хүрнэ тэгж мөнгө төгрөгөө тийм хүнд ингээд заллуулсан юм бол өөрсдөө араас нь хөөцөлж буцааж авах хэрэгтэй. Тэднийг одоо хашраах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тэгэл улам давраагаал зүгээр хараачих байх ингэчих байх гэл тэнхтэд байдаг нь бол арчааг юм л гэж бодно. Ийм байхад яаж шашин ч үнэн байх юм, ус төрөлж үнэн байх юм хэлсэн штэ. Яагаад ингэж лойрчин заллуулчаа та нар мөнгө авч чаддаг юм бэ гэсэн чинь. Тэгээ сайнын чадахгүй ч гэсэн бас сар юм хийж л хэцүү юм. Тэгэхээр би орсон. Та нар өөрсдөө ийм хүмүүсийг өөгшүүлж байгаа болохоор дараагийн лойрд болох хүмүүсээ бэлтжиж байна. Ядаж мөнгө авахгүй ч гэсэн та нар энэ лойрчин байна шүү. Ингээ би мөнгөө лойрд уулцсан шүү гэдэг ингээс ядахнаа сэрэмжлүүлээд ийм нэр усгүйгээр ингээд гүтгэж байгаа биш нэр усгүй ч гэсэн ингээд өөрөө сэрэмжлүүлэг хийгээд ингээд яа болтгоо бэ гэдэг. Гэдэг одоо тэгвэл шашин шүтлэг гэдэг юм чинь зөвөөсөө л мөнгө олох хэрэгсэл зүгээр л нэг та нарыг хараах янз бүрийн хармуу юм хийхэд зориултаа идүүлчихлээ шүү дээ нийтийн донд бол. Би бол өөрөө харж байгаа л байсан. Та нар хүмүүсийг лойрд болох эхэллээ ингээд хаалгын нээлттэй орхичлоо. Тэгсээр нэг та нар надаас тус хууж ирдэг. Хатангоо туслаач ингэчлээ. Энэ лойрчинд ингээд сая төгрөгөө алдчихлаа, 3 сая төгрөгөө алдчихлаа, 5 сая, 15 сая, 40 сая. Ингээд хэлдэг. Би яах вэ? Тэгээ өхүүлэх юм уу? Яах вэ? Тэгсэн хэрнээ хараах хэрэгтэй юм уу? Нөгөө бүүст хэрнээ та хэд зээч өөрөөсөө сэрэмжлүүлэг хийдгүү намайг урдаа бомбаа өрдөг гэхгүй юу? Хамгийн амар нь. Хизээч хин ч эргээд баярлаа гэд надад ядахнаа баярлаа гэд ингээд пост чийд өгөөч гэж би хэлээгүй. Тэгвэл цааш пост бичүүлдэг болох юм уу? Яа. Тэр бүхэл намайг магтаад өгөөч гэж хэлээгүй. Хамгийн гол нь дахиж энэ хүн битгий лойрдуулаа гэрээг та нар тэр сэрэмжлүүлгийг л өгөөд өгөөч л гэж би гуйдаг. Тэрнээс ш намайг магтаад.
тэнгэрхүүг магтаадаг. Яах зараад магтуулж явах хэрэгтэй юм байна шиг. Гэт ингээд би ерөөсөө тийм магтаалын пост би гуйдгүй шүү. Харин сэрэмжлүүлэг бичээд өгөөч ээ. Яг хөө миний тусламжтайгаар, өвгийн тусламжтайгаар, чиний тусламжтайгаар тэр хүмүүс би гуйж байгаа шүү дээ. Би нүрээ ширлээд өвгөөс гуйж байгаа. Нэг чичээ. Өвөө нэг зам байлаа гэд ингээд нэг ядаж дэмнээд нэг заяа тавлан гэн өөд нүргүүд ингээд нэг үүлэн гүйцээд хоёлаа. Өвдөр хойлдож байгаа байхгүй. Өвөө намайг гоход үгүй. За. Хамгийн нэттэй нөгөө тэр сүүлрүү ойлаач алуулсан даа. Өөртөө юу яах хэрэгтэй байхгүй энэ болгонтойгоо энэ асуудлыг ингээл даймжруулаад байх юм бол үр хүүхдэд чинь цагт ирнэ шүү дээ. Одоо би ч гэсэн аав ихэд ийм нэг хотлохоор, шашин хотлохоор, ус төрн хотлохоор энэ болгонд ард иргэд өөрсдөө бас давхар буруутай болчиход шүү дээ. Үргэлж гааруулдаг. Одоо нэг нь хараачна гэж айсандаа буйнаараа болох гэж хайж байна. Нөгөөх нь болохоор янз бүрийн боллыг чинь тэгчихнэ гэж ингээл нөгөө асуудлыг баг дээр нь дарахгүй байснаас болоод одоо энэ нийгмийн байдал чинь ийм болчиход байгаа. Хэцүү. Одоо миний хүүхдийн үед яахаа би хүүхдээ шудраг хүн болгож хүмүүжүүлээ. Их орон ийм төлөвшөлтөө ингээ бүх талаар нь ингээ мэдлэгтэй тийм хүн болголоо гэж бодъё л доо. Тэгэхэд буруу талаар тардаг болов юм шиг байна. Нийгмийнх нь байдал болохоор тийм хүмүүс нь юу гэдэг байх орон зай байхгүй болчихлоо шүү дээ. Тэ. Дахиад нөгөө худал, хуурмаг, хулгай, авилгал одоо юу гэдгийг энэ болгоныг тэгэл бид нар энэ цаг үед зогсохгүй магтдаг нэг 10-20 хүн л байдаг байхгүй юу? 20 хүн л байдгийн тогтмол ихтэй. Тэгэл эрэнгууд нөгөө худал үгийг 1000 хэлбэл үнэн болдог гэдэг чинь болчдөг байхгүй юу? Нэр юм юм. 20 хүний хэдэн хаяг байгаа. Нэг хүн 4-5 хаягтай байхад 100-аад тийм Facebook хаяг болчихсон шүү дээ. Энд чинь тролл гэж яригадаад байгаа жинхэнэ зүйл чинь энэ багхгүй юу? А тэгээд тэр дунд нь үнэхээр чин үнийн бичсэн цөөхий хүмүүсийг чи барьж идэн тэд нар. Тэгээ хэллээ шүү дээ. Үнэхээр үлгэрлэх гэж байгаа бол ямар над дээр ир надаар үлээ хийх гэж байгаа шүү тийм биз дээ. Аль алины тоохгүй бол хаяач тийм. Тэгээ аяанда өссөд ирэхээр наад бол чин зөв юм хийх чинь билүү хэм мэдлээ. Та нар дэндүү наадлага эрхлүүлж байна. Одоо энэ нэг шашны эдийн юмнуудаа бол лам нар нь том лаанд унаал, лаанд горонзоо унаал. Бөөнөр нь болохоор 5-7 унж таахалцаал ийш тийшээ явж ийн ингэж явж ийн. Та нарын тэр сүсгшрэл өргөл барьсан ч мөнгөөр гадуур зугаалж аваа шүү дээ. Тэгээд очоод зүгээр сайхан ингээ байгалийн сайхныг үзээ тэнд ингээ тэгээд үгүй тэнд байгаа монголчуудыг бүр зар тавьж байгаа дууддаг. Тийм заал цаа тэгсэн тийм удган цаараа ирлээ шүү. Игэл орлоо ардууд минь ирж үзүүлээрэ амжаарай. Мянгад олдохгүй ганц боломж инээ тэр хүний нутагт ажиллаж байгаа хүмүүсийн халуусыг тэмдрэх ямар шаардлага байгаа юм бэ? Мөрөөрөл дугаа юм хийчихэл ирнэ гэжтэй. Үлэн зам гэж одоо яалтай байлаа. Би хүүхдээ байхдаа их өсөж өссөн л доо. Гэхдээ арайч бас тийм өлсөж өссөн ч гэсэн өлөн болоогүй чинь яамаа ба? Өлөн болсон бол та нарыг самарж явах хэрэгтэй л доо. Танаа хамаг энэ уул уурхайн боссуудаа ч хэдийн холбоо тогтоогоод өстой та нарын үйл хэрэг чинь самарж байна. Дээрээс нь баахан шав босох нь алж өгнө. Мөрчж цаашаа явахс юм шүү. Юу ч юм шүү дээ. Нэг хангалттай байж чинь угаасаа ойлгомжтой. Ань цаах энэ чинь ирээдүйн өөр хүүхдэд энэ хор болно, ийм зүйл хийж болохгүй гэд хичээгээд огцол дарж авах нэ өөрхий. Яг би модоо суулгах нь угаасаа та нар тэр өөрсдөө ч гэсэн суулгахгүй юу? Найдлаа саран сард та нар суулгаагаа хайсан чинь ширхэг гац зоосон хүн байна уу? Байхгүй шүү дээ. Эдийн засгийн хямарсан болохоор тэгэл мөнгө л гэдэг байхгүй юу? Тэнийг байгаа байхгүй. Хамгийн гол нь юу гэхээр энэ олон түмнээс одоо шашин шүтлэг нь өөрсдөө тэнгэрлэг бурханлаг шин чанарлуу нь одоо хүргэж өгөх ёстой шүү дээ. Хүртэж хийх ёстой байтал.
тэр хөгжлөөс нь өөртөө монхруулаад ингээд амин хой бодоод байгаа надад таалагддаг. Яг үнэ хэлэхэд. Тэрээс нь ер нь массын дийлэнхийн амар хялбараар мөнгө олох сонирхолтой болсон юм шүү. Энэ залуучууд одоо сүүлийн үеийн тэр зүй үеийнхний дээдлийн залуучууд одоо яг яагаад байгаа юм бэ? Би сая авра хэд хоног онцлогоо хийсэн шүү дээ 20 хоног. Тэгж яхад мөрөөдөө тоглов. Аимшигт. Яг яах гэж. Тэгээд нийгэм нь уус тийм л өст. Одоо наваа гэхэд Тэнгод одохгүй казинон ороод ируулъя. За тэг Монголд уус. наваа хүүхэд байхад бол нийгмийн тэр коммунизмын сайхан үе юм уу гэж тийм мэдэхгүй штэ. Нэг баахан арх дарс араар тавилт хулгай гэр бүлийн хүчрхийл одоо юу вэ? Хүн чанараас одоо хөдөлж хүүхэд ч гэсэн одоо ингээл ундаа зардаг талах зардаг ч юм уу одоо тийм л сонин цаг зардаг уу? Тийм сонин цагт л юу байсан болохоор дагаа тэднийгээ дагаа хүмүүждэг юм болов гэж би ойлгоод байгаа шүү дээ. Одоо энэ байдал дээр цэг тавихгүй бол тэгэл дахиад үргэлжлээл нэг араар тавилт хоорон мэгэлт хулгай шудраг ус явуулж яваа л. Өөрсдөө бид өөрсдөөсөө эхлэхгүй бол энэ янзаар бол над ямар ч ирээдүй харагдах байсан. Одоо өөр хүүхэд мац Монголд илүү хүмүүс чадхаа болчихлоо шүү дээ. Харин ичээд гэдэг ойлсон шүү. Тэгэл нэг ингээл христ минь буддаа минь гэл үгүй яг хөө шашин шүтж жуулсан. Тэгвэл та нар зүгээр л уг үнсэн ашиг олох гэж л үнэн байлаа гэдэг салаасан энэ таалагдахгүй. хүчрүүд нь тэгээд худлаа юм чинь өнгөрцөн хорхоод идэгдсэн юм чи яах юм. Уг үнсийг үүсгээгүй шүү дээ чи өтөр. Тийм нэг байна. Одоо тэгэхээр цаашд бол мод суулгах юм аа чимжүүлнэ. Бас ол хайрхтаа одоо хот газрынхаа умдаач бас оролцъё доо хамгаалтын үлэндээ. Чи тэгэл хойш суугаа тэгээд нөгөөдөл чи хийсэн юм алгалаа шүү дээ. Наад бол үргэлжлэл надад хэлдэг шүү дээ. Чи зүгээр байж чамаас илүү хийчих чадалтайгаа энэ гэл. Тэгэхээр за тийм бол харъя гэсэн тэгэл байхгүй л шүү дээ. Одоод руугаа чихээс өөр чадахгүй зүгээр. Тэрний оронд олонний юм чи олонтой нь хийдэг байхгүй юу? Тэгээд энэ олон ч өөрсдөө үйл хэрэгээрээ ойлгоод гүн ухаан юундаа байдгийг, оюун санаа ухамсарын хувьд өөр болно. Өөр хүүхэд минь улс орон минь гэдэг нэг ийм үзэл төлөвшөөд ирнэ. Тэгвэл энэ улс орон чинь нэгдээд нэгтраад ирнэ хөгжин. Хөгжөөд ирэхээр яах вэ? Тэгэл үйлдвэр юм хумаа байрны үз ингээл мохор сүсгийн байдлаа алдаад шал өөр шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, оюун бодол ухамсараа хөгжүүлэх гэсэн тийм төлөвшөл үүсэн шүү дээ. Үйлдвэрлэлээрээ бол. Тэгэхгүй тэгэл нэг үзэж харна гэл нэг номноос хусч хэлээл нэг мэрэг төлгийн номноос харж хэлчихэл тэгэл за чи тэгсэн бай чамаа тэгээ хараасан байна ингэсэн байна тэр гэл ерөөс үндэстэй хооронд ингээд талцуулаад дундаас нь ашиг болоод байгаа байхгүй энэ шашин шүтлэг нь чамаа нэг тийм зүгээр шат болох гэж нэг өөртөө харааж дагуулнаач тэрийг нэг ийм тийм өстө мундаг яадаг идэг онгод энэ төр гэж игэл хүмүүсийг дарамжлахаа болоорой зүгээр. Үгүй энэ багхгүй юу. Үнэхээр төрмөл тамхтай хүн бол хүнээс асуухгүйгээр өөрөө мэдж байгаа шүү дээ. Мэддэг юм билээ. Одоо нэг 2 3 тийм хүн байжлаа. Тийм мэдж байгаа. Төрхөөсөө тэр зүйлэн дагаад чадвар нь хөгжцээ. Хинээс ч асуух шаардлагагүй. Тэгэл тэр хүмүүсийн чинь өөрөө ингээд өөрөө тэрийгээ хөгжүүл инээ тэрийгээ тэгэхэд одоо бол эхнээсээ сайжирчлаа шүү дээ. Тэгээ би энийг урд нь яагаад олж хараагүй юм гэх. Та угаасаа хайрцаг дотор байсан байна. Баригдмал сэтгэхүйчин баригдмал байсан байна. Одоо задраад ирэхэд мэдж байгаа зү. Болж байна. Сайхан байна. Сэтгэл санаа уужирчлаа. Тэгээ урд нь би яагаад та угаасаа нийтийн хандлагыг авчихсан байна. Уулын та царын ганц штэ гэхээр гайхах юм чи. Тэгээ тэр бас давхар дээр ямар ч ууг гаруулгүй тэр хүмүүсийг харааж марааж бүү болгодог болцоогоор зааварсан. Тэр чинь юу л ахгүй юу? Ямар нэг юм болно шүү дээ. Одоо ингээд угтай байна ууггүй байна хамаагүй байхгүй юу? За. Тэрнээс мөнгө авчлаа. Ямар нэгэн асуудал үүсэн шүү дээ. Тэгвэл
Чи өөрөө сайн хичээгээгүй, чам жинхэнэ юм зассан байсан чи өөрөө завсан юм хумдаа гэсэн байна гэл тэгэл болоо штэ. Чи өөрөө олигтой сайн хичээгээгүй гэсэн боллоо гэл. Ер нь бол тэгэл нийтлэг арга нь угаасаа тийм л байдаг л та. Модын оройж үнсэнд нь хөрвүүлэгч санаа амардаг болгоочдлаа шүү дээ. Байлаар. Энэ мэтэр ингээд яг хоо ингэж хэллийг надад ямар ч ашиггүй л дээ уулна бол. Нэг удамд нэг л бүү байхаас ш нэг удамд аав ээж хүүхэд ачцээ бүгдээр бүү болдог гэж би амьдралдаа сонсоогүй юм биш. Нэг хүнээс багада 5 сая гэж бодчихгүй. Тэгээд 15 сая болсон хоо. 15 болцсон юм уу? Чи юу хитэ оны 15 жилийн өмнөх 5 сая яриад байгаа юм. 15 сая болсон онгор минь. Тэгээ бослоо ихт бол нэг 6 сая босгоход бол нэг 2 өрөө байлтаа болох нэ. Яг нь зүгээр зөвхөн багштай барих хүртэл нь 15 сая шүү заяа. За тэгээд эдэл хэрэглээлэхээр тэр нь бараг 10 сая дээр болсон. Дор аяж. Доотлно шүү дээ нэг. Даваад айлбартай. Ярьж байгаа гоё юм ярих гэж байгаа тэгээд бороо тийш явчихлаа. Тэгээ энэ зам мат дарах тал дээр бол олон шкоо одоо бөөнрийг хуухаа болбол тэрний оронд энэ өөрсдөр нь хүмүүсээр сайхан хамт дагуулж аваад модын тархил. Яг үнэхээр мод тархил зам бол ямар байд. Яг дагуулж явах гэхээр зарим хүмүүс нутаг устай нос жоохон тийм таардаг уу одоо тэр нутаг усны эзэд нь бас хүлээж авдаггүй ч юм уу тийм тохиолдол байдаг байхгүй юу? Гэхдээ хотын иргэн тойронд бол гайгүй. Хотын иргэн тойронд бол гайгүй. Тэр хөдөө орон нутагт бол угаасаа уулсны хорлолтой хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ягаад гэвэл тэр газар нутгийг ухаад байгаа юм чинь. Одоо жишээ нь юу ба шүү дээ. Дундгаа. Отхон тэнгэр арих ба шүү дээ. Тий. Тийшээ бол би очиж уулж байгаа. Гэтэл өөр хүмүүстэй явахаар хүлээж авахгүй байгаа шүү. Тэд нар одоо машин хэрэглэдэг ч юм уу. Амар тий. Аялаа нэг яалаа дагуулж явахгүй системээр. Тий. Тэгэл одоо энэ хоёроо оролцсон шүү. Би ч энэ бүх богдуудаар явсан шүү дээ. Тий. Богд хайрхтуудаар. Богд гэдэг нь уул нь бол буддаа гэсэн үг л дээ. За. Бурхан гэсэн үг байхгүй юу. Тэгээд галхилсаар байгаа богд гэдэг үлцээ. Будха гэдэг шүү дээ. Тий. Одоо галхилсаар будха. Тэгээд нөгөө уугуулч мөчгөр хээгээ хоёрч адилхан шүү дээ. Тэгээ богд болчихгүй юу? Тэгээд тэр шилийн богд байна. Бас л хүлээж авах хүнээ хүлээж авахгүй бол тэгээ буруу араас уцдаг. Олдчихгүй. Олддгүй багчлаа шилийн богд чинь тэр хүмүүс нь тойроод л эргэцэл явсаар гал орж очиж чадаагүй гэсээр ирдэг байлаа. Нутгийн иргэдэн ч бас тэгдэг шамдсан байл. Олон үз. Үзхэн үзд юм аа л гэлдэг юм шүү дээ. Би бас бүгдийг үзсэн зарж очсоор байгаа. Арна таны ганц бодож байгаа нутагтаа нэг очиод ирэх гэсэн. Тэгээд бас хаалттай байх шиг байлаа юм чи. Юуг судалсан. Хөрөө зүгүүрээ тавиараа гэсэн шүү дээ. Баруун нутгийг бас давхар судалсан. Тэгээд мод юм суулгах ер нь ямар байна гэдэг өнгөрсөн жилийн явуулт чинь бас дадлагын юу байхгүй юу? Баруун нутгаараа бас явж үзэж ямар юм ургахаар юм байна, юу ургахаар юм байна. Уур амьсгал нь хэр юм байна гэх мэт судалгаа хийцэн гэхүүтэй. Юу гэж би бас тэнд зүгээр ингээд яваад хахад. Тэгээд за ер нь ийм суулгаж болох юм байна. Гэх мэт бас хэд хэдэн төлөвлөгөөний зүйлийг олж харсан. Уул хайрхтын эзэд нь зөвшөөрсөн. Таатайгаар хүлээж авч байлээ. Энэ мэтэр одоо та нэг өөрсдөө ч ингэж мод юмаа суулгаж одоо байгаль дэлхийн одоо өвгдээцээс олуулсан газар шүтлэг, газар ихээ гэж үздэг шүтлэг биш үлээ. Өөрсдөө ингэж хайрлж хамгаалж ургуулвал бас энэ 21 аймгийг ээлж дараалал авах гэсэн тийм муу хүмүүс гарч ирэхгүй. Хамгийн гол нь нэг мод суулгах гэхэд нэг асуудал байгаа. Одоо энэ говь газарт жишээ нь ингээ мод суулгах гэхээр говьд говийн ургамал ургана шүү дээ, тий? Тэгэхээр нэг тийм өрсөлгээний газар байгуулчихвал бас сайн л байна. Тэгэхгүй хангаан модыг шууд говьд ургуулна гэвэл бас хэцүү асуудал шүү дээ. Хөрс юм нь ямар үлээ, унд ус нь ямар үлээ гэдэг. Миний санал бол тэгэхээр нэг тийм өрсөлгээний газар хит хитийг говьд нь бас тэгээд алтай хангаан газарт нь бас байгуулчих. За тэгэл олоод явчих нь тэртэй.
Тэгээ яг би бас юм хумаа суулгах, тэгтээ ганцхан Монголдоо суулгах ийш тийш явж ивэл харин өөр ингэлтгүүл суулгах гэсэн бодолтой байгаа. Тэрнээс манайх гэсэн тийм үдлээр явахгүй. Биднийх гэдэг үдлээр явсан хамаагүй дээ. Нэг л дэлхийн ертөнцид амьдарч байж бас их хаяга мас үзэл бас дими. Дараа нь тэгэл ер нь шашин шүтлэг нэг гайгүй болоод ирлээ их тэгэл манай шашин үнэн танаа худлаа гэж ер нь эхнээс л тэгж байлддаг байсан шүү дээ. Тэ? Маш олон хүний амнасыг хэлсэн бол бөөмөрлөж бас яг тийм төвшин битээ байгаасаа гэж үсэж байгаа. Манай мөв тэнгэрл хүчтэй харин танаа бурхад бол хин ч шин тэгэл ийм одоо цусны дайны тийм арга барилаар биш оюун ухааны арга барилаар хэдүүлээд агшуул яасан бэ гэж. Ихтэй олныг түүчилж манлайлахын тулд өөрсдөө маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй л доо. Төлөвшөлттэй, хүмүүцэн байдал, оюун ухаан, ухамсар, сэтгэлийн хат гэж ерөнхийдөө бүх юмараа төгс байх хэрэгтэй. За төгс цаашаа ер нь жоохон энэ замын чинь асфальтлаад байсан биз дээ. Гүү юм уу? Тэгвэл тэгээ галтраа явахгүй шүү дээ. Үгүй дээр явхад надад намрын хурц асфальт тавьдсан биз дээ. Одоо орсон чи шороогоо байна шүү дээ. Тийм холыг харсан төлөвлөгөө байгаамаа. Ноо засарсан шараа дараа. Хөө энэ төрөөгөө эсвэл би амиа хөвөлч бай дээр яваасаа ойлгомжтой. Тэгээ бошохоо өөрийнхөө юугааж хэдэн жил хийлээж байгаа. Тэгээ зайлах нь илгэсэх байсан баг та. Тэгэж. Тэгээ өөр хүүхдэн үлдэх ядаж нэг өвөг дээчгээ яс хормоор нэг устай бол устай, ундтай бол ундтай. Байгаль дэлхийн дагшраагүй дагчнаар нь хүлээлгэж өгвөл тэгэл эцэг их болсны хэрэг гэл гэж бодож байна. Тэгш. Тэр мөнгө төгрөг бол тэгэл ол нь бол нэг шаардлагагүй зүйлтэй. За одоо ингэж би жишээ нь ингээд зөв үйл хэлбэр ингээд явлаа гэхэд нэг хүн надад бензиний хийгээд өгч. Арга ядаад учир явдлаа хэллээхэд намайг гэхдээ оруулсан. Тэгээ мөр ууртайгаа жил хаймарсан суун. За тэгэл зан үйл хийх гэсэн юм аа, нутаг болсныхаа юм хийх гэсэн юм аа гэхэд нэг сүүл таргаар нэг тасалж чадахгүй. За тэгэл дээл ховцсон урагдаас хэмэрх гэдэг нэг сэтгэлдээ нь оёод өгсөн. Тийм ээ. Энэ замаар чи хойлоо нодлон ус нэлээд их гэрсэн дээ тий. Машиныхаа юуг одоо шанцыг шалгахын тулд заавал ингэж л үзсэн л дээ. Тэгэхгүй бол болохгүй. Өдөө орон нутгаар явах машин. Тэрнээс нөгөө юунд явж байгаа юм биш үү? Зугаалганд уу? Зугаалгын эсвэл үзмөрт эсвэл бусдад гайх болох гэсэн зүйл биш байхгүй юу? Байгалийн одоо ямар ч бэрхшээл байж болно. Энэ бол нэг давж чадахгүй гэдэг л байхгүй. Тийм байна. Одоо энэ ингээл модтыг харахад бол миний мэдрэмжээр ер нь бол та нараас их тус гойж байгаа. Тэгээд дээрээс нь маш их хөгшөрсөн. Тийм. Хөгшин мод болсон байгаа ч тийм. Энийг л хэдүүл юу байх өөрчилж одоо залгамжлуулж үлдээхийн тулд хөгшөрнө гэдэг чинь одоо энэ модууд юу дотч ирэхээр эрдсэн дотч ирнэ гэсэн үг байхгүй юу? Эрдсэн ордон дотоод. Тэгээд ойлгож байна. Тэгээд залуу моднууд өрөвчлээ явж сайн. Халцарчжээ энэ тэндээ. Оол. Тэгэл одоо ингээд уулаас нь харал та. Энэ талд нь ингээд моднууд орсон нөгөө талд нь ургаагүй байгаа ч тийм. Тийм ургадаг юу вэ тийм шиг байгаа маа. Энийг бас сайн судлааг болох мэдхгүй байна. Гэх мэтээр төлөвлөсөн юм бол их байна. Та нартай тэгэл их орон миний нэтрэг гэл ингээл яшаал юу юм шаал. Юу ч хийж бүтээсэн юм байх. Тэгэл өглөөд байж болохгүй ч тийм бас. За тэгэхгүй шоросны болгондоо хонгарна. За тэгвэл ингээд яриагаа дуусгая та.